Чи намайг дээржиг дамархан гэж өнөхөр бодоо юу? 100 сүнсний техник. Тэгвэл чи ямар нэгэн тэнэг юм хийх гээд үзээрэй. Тэгэхгүй бол би чамайг энэ гэрээс хуунч нөхрөө. Яг ийм хүйдэн болчих. Энэ хараад идсэн авч чинь юу гэдэг байна? Та нар шүтгэлөөгөө танил энэ бүхэл бүтэн нэг гэр бүлд ажил хийдэг ганцхан би намайг явчихвал та нарын энэ аимшигтай заваа юм ихэн зөвөрлөх юм. Хоёр алхаад ламсгаанд авцдаг өгнө үү? Эсвэл орил чарлагаас өөрсдөө та хоёр янхан уу? Үүслэн авсан уур хэрэн шэ пепен 1 миллион өөх нүүрүүг хараа үүслэн оноогоор бөмбөгдүүлэх мэдрэмжийг үдлээг нэлээд удаж түүнчлэн бурхад болон чөтгөрүүдэд адилхан жигшигдсэний ачаар шэ гэр бүлийн энэ 3 гишүүн надад хэсэг хугацааны дараа арилдаг ердөөс ялгаатайгаар үүслийн оноо цэлбрээ сэтгэл хөдлөлийн тасралтгүй урсгалыг өгч байна. Энэ өвгөн өгөх гэж байсан хэрэв би саяхан бурхантай уулзаг бол чамайг аврахгүй байсан. Ингэснээр энэ эцэс төгсгөлгүй дэмий яриаг сонсох зовлонгоос өөрийгөө аврах байлаа. Чи юм уу? Нөхрөө ааваа аачгүй хүү ариун бус хүү ээж ааваа. За одоо сэтгэл чинь хаана уу? Чи үнэхээр ээж аавыг уург үлээ. Олж авсан үүслийн оноо шэ пепен зүгээр зайлаад өг. Аава ээж энэ юу болоод байна? Тэр яг гэнт өөр хүн шиг болчих уу? Ямар хачин юм бэ? Сүрсгэл хөдлөөс зэрэг үүслийн оноо аль болчих уу? Тэр хэвийн байдалд орчих уу? Бяцхан яан чи юу болоод байна? Би ч бас мэдэхгүй гэнэ том юм болоод би ухаан алдчихсан байх. Би яг 3 оноо унтаагүй юм шиг санагдаад байна. Би мам юр бас ядарч байна. Тэгвэл жаахан амар би хүн дуудаж таныг өрөөнд чинь хүргүүлье. Чи энд байгаа баяртай байна бяцхан ян эс бөгөөс би ухаанаа алдаж шахаж байлаа. Чи саяхан намайг амьдаар минь идэх шахаж байсан шүү дээ. Игчээ би зард дуудуулаад та сайн амарч бай. Анхны эзний эцэг их ухаан алдахаас өмнө үүслэнгаа үүсгэх болсон. Дээрс нь шэ ихчийн байдлыг магадгүй бурхад бож төрөд үзээдэг чинь нөлөө заавал хэвдэшгүй биш харин тодорхой нөхцөлүүдийг хангах шаардлагатай. Би энэ сүнснүүдийг ашиглан тэдний ян энерги сорж тэдэнд туйлдуулан тархиа ажилуулах энерги болгосон болохоор магадгүй гэхдээ тэдний эдгэрхийг хүлээж юу болохыг харах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр тийм бол маш том тус болно Сианы. Тус болж чадсандаа маш их баяртай байна. Хөө хэсэгээс асарч гэр бүлийнхээ үүргийг биелүүлчихэд нэрээ туцаж зарцуулсан тул сая л өрөөндөө амрах цагтаа боллоо. Ах эзэн одоо даалгаврын талаар бодох цаг боллоо. Анхны эзний ой санамжаас үзвэл энэ ертөнцид бясалгалын техникүүдтэй төстэй хэд хэдэн планы бодлого байдаг ш тийм ч үстэй биш. Тэдэнтэй тулдахад зингийн тэнгэрэл зохилж чангалтай. Гол асуудал бол Че Хуан ялахын тулд би эзэн эдний ураг дадлжуулах хэрэгтэй байх гэж урхад чөтгөр ад үзэгдэгчийн нөлөөгөөр түүнээс үнцийг дахин сурах нь тийм амар байхгүй. Гүн бодолд орсон эзэн Шэян үнэхээр мундаг харагдаж байна. Сианаа туслууд байдаг гэвч эцгийн элдэн ураг дадлжуулахад нэгээс олон охин хэрэгтэй бол зөвхөн Сианыг найдах нь хангалттай болий. Өнөө шөнөдөө зингийн тэнгэрийн зохилтыг дадлжуулах дуусгаад энэ талаар дараа нь ботсон дээр. Бас магаш Че гэр бүл тайван байхгүй гэсэн зүн совин төрөөд байна. Сианы би хаалттай бясалгал хийх гэж байна. Тиймээс чи эзэн Шэян би оройд чинь дулаацуулъя. Доголгой бол сайн охин байгаа Шэ гэр бүлийг ажиглаад бай. Эс бөгөөс тэд сэрээ надад саадад дээрс нь чи сүнс тулгаар хүнждэг удам хүүтэн болгоно. За ойлголоо. Маргааш нь Чэн Хуаны харж эзэн асуура Жан Ван авахтай өнөөдөр Шэ гэр бүлтэй асуудал нэг дэгдээгээр үлдэж байгааг мэдээлэх гэсэн юм. Таны зарц тэдний үйлдэлийг дагаж мөрдөх үү? Шэ гэр бүл намайг зугаацуулахаас өөр хэрэггүй зүгээр л нэгэн зарц нар тийм байхад яагаад ийм сүржигнээд байгаа юм бэ? Чи намайг ийм зүйлд үнэхээр санаа тавьдаг юм шиг харагдуулж байна. Хэрэв Ван овогтон явахыг хүсвэл зүгээр л явуул. Шэгийн гэр бүлийг харж зингийн бүлгийн нөлөө дээд түвшнээс давчлаа. Энэ би жижиг үсэн рүү очих болгонд техникүүдэд дахин ихнээс нь давтах хэрэгтэй болдог. Үнэхээр цаг их үрж байна. Үүслийн оноо гарцдаг.
Систем ашиг 8 бэрхшээлийн чөтгөрийн техник тайлж чадах байсан байгаач нэлээд сонирхолтой юм. Чадрын эзэмшил 8 бэрхшээлийн чөтгөр техник бурхад чөтгөр жигшдэг дутуу одоогийн төвшөнд левелтэй сайжруулах боломжтой. Одоогийн нөлөө 8 бэрхшээлийн чөтгөр техникийн үр дагавар түүний бурхад чөтгөрүүд жигшдэг онцлог нэрийн тойрны хүмүүсийг дайснагж эзэмшигчийг нь өөрийн ирэхгүй жигшгэд үргэлжлэдэг бөгөөд ингэснээр өөрийгөө хувцлах зорилго төрдөг. 8 бэрхшээлийн чөтгөрийн техник ур чадварыг тайлахад 3000 хүслэнэ шаардлагатна. Та тайлахыг хүсэж байвал баталгаажуулна. Эдгэрхий хүслэнэ шаардж сайхан хэрэгслэн төгс чөтгөрийн сэнгэлээ техникээс ч илүү үнэтэй юм. Надад одоо ийм их хүслэнэ байхгүй болох үүнийг дараа болъё. Би энэ техник тийм ч мундаг байх шаардахгүй. Гэхдээ бурхад чөтгөрүүд жигшдэг онцлогтой чөлөөлөж чаддаг болохыг хүсэж байна. Эсбүүс үнэтэйс нь учирч дайсан татгал хэтэрхий амархан болно. Хэрэв би хажуугын толгой тасарсан байгаад Ли Чиммэг өдөн хатгавал үнэхээр инээдтэй хэрэг болно доо. Эзэн Шиян Ван гэр бүлээ асуулт ярихаа ирчихлээ. Ван гэр бүл тэд одоо энд юу хийж байгаа юм бэ? Жишээ бүжи чи 2 тэрбум буцааж төлөх бодлогогүй байраа юу? Ноён маань та юу яриад байна? 2 тэрбум. Бид мөнгө буцааж төлөх шаардлагагүй гэж тохиролцоогүй лөө. Дайны бурхан танай хөргөн байхад мэдээж тэр зээлийг төлөх шаардлагагүй байсан. Гэхдээ одоо Ноён Ван та бидэнд дахиад жаахан хугацаа өгөх хэрэгтэй. Бид гэртээ 2 тэрбум гаргаж чадахгүй. Энэ бол нүгэл гэж би хэлж байна. Хэрв та ийм болохыг мэдж байсан юм бол ингэж аашлахгүй байсан мэт. Уршиг зүйл байхгүй шээг үүжээ. Хэрв бид өнөөдөр мөнгө авахгүй бол Ван гэр бүл яаж ажилдгийг чи мэдэн дээ. Энэ чинь хажуу айдын Ноён Ван биш үү? Ноён маань та мэд ч мэдлэг хүрээд ирэх юм. Ямар халуун дотны хэрэг вэ? Шиян Чиммод адгуус чи яаж зүрхэлж миний өмнө гарч ирэв. Дайны бурхан чамайг төвчгөр уужуул сэтгэлтэй байсан байж болох юм. Гэтэ би Ван Шатион төвчөхгүй. Чамайг харамсал миний толгой өвдөд байна. Эхэлдэг. Ачлаг өгөөгүй хэн чамайг гаргасан юм. Үүслэр навлаа уур Ван Шатион Шутан шэвүжи Ван милиан хараалаа би одоо тооморгүй санагдж байна. Энэ бурхад чөтгөрүүч эргэждэг гэдэг нь үнэхээр амар өдөө хатгах аавраа юм. Наа зүгээр л харагдахад бүх дайсан шууд над руу төвлөж чиглэх юм. Ноён шээ хэрв та миний үгийг сонсож энэ новшинд сайн дураараа сургамж өгвөл зээлийн хүслийг ярилцах боломжгүй зүйл биш. Үнэхээр манай энэ зүүд хүү Ноён мангад сургамж залгахыг ивэл гэж үзэх ёстой. Ажилтгаагүй чи яг Ноён мангийн өмнө сөгдөж уушлахгүй байна вэ? Уушлаараа миний үеийг тэрхүү өшрөн болгож сөгдөж чадахгүй байна. Бурхан чөтгөрүүд ад үзэгдэх чадварны ямар нөхцөл үр дүнгүй болдгийг би хурдан олох хэрэгтэй. Эсвэл шээгэр бүл үргэлж өөрийн хүнээ биш бусдыг дэмжиж энэ үнэхээр ядаргаатай байх болно. Ноён шээ эцгийн хувьд тэр бүтлгүүд бол энэ жижигхэн новш чиний үгийг сонсохгүй юм. Би хүүгээ сайн хүмүүжүүлж чадсангүй. Ноён маань та манай энэ зүрүүд хүүг яат ч гэсэн бид огтхон хөндлөгөөс оролцохгүй. Тэгвэл Ван чи оч залуу эзэнтэн шээд сургамж өг гэхдээ алж болохгүй мэдлээ ирхмээ. Үнэхээр та нар дэмээ чалчиж дураараа юм шийдэж дууссан уу? Одоо бүр над гар хөл хүрхгээ юу? Та нар миний саналыг асуусан уу? Шиян чи эсэргүү зүрхтэй байна. Бүгдээр байр түүнийг зингийн тэнгэрлэг цохилт буцаа. Шиян чи яаж зүрхэл манай гэр бүлийн хүмүүст гар хүрч чадваа? Ачлалгүйгөө чи тамд очимоор байна уу? Чи бүхэл үзэн шээ гэр бүлийг өөртөг ам доош нь татж байна. Муу ёроо амтан минь. Үүслээ навлаа Ван Шатион шэвүжи Ван милиан ноёдоо би танаас гайхалтай ур чадвараа харуулхаа тиймээс ядаж гайхаж хэвийн хариул үзүүлээч. Энэ бол үндсэндээ огт өөр төрлийн хайхамжгүй байдал нүүр рүү алагдсны таашаал огт алгацны. Буу новшнууд минь чи үнэхээр хэцүү аргыг сонгохыг хүсэж байна уу? Тайвш Ноён маань манай энэ зүрх түүгээс болж уурлахыг дэмий. Чи яг Ноён мангийн өмнө сөгдөж уушлахгүй байна. Би бол эзэг хааны нийслэлийн үргэлж ялж Вокси 17 дугаар төвшний 17 дугаар үеийн загламжлагч Ван Шатион гэд чи зүрхэлж над чиг мэргэжилтний өмнө шалихгүй ур чадвар гаргахгүй юу? Зингийн тэнгэрлэг нөлөө ойлголт. Юу Шиян Чимму чи би Ван гэр бүлийн ялагдшгүй боксыг үнэхээр гайхалтай гэж бодсон юм. Ингээд болоо юу? Ноён маань та зүгээр мөглөг чи яаж зүрхэлж ингэж хүн цохино вэ? Шээ гэр бүлийн чамайг дахиж төвчихгүй. Тэг чамаас энэ гэрээс хөөлөө цөдөж суугаад буруугаа үлээ. Хүчээр оюун ухааныг нь бууруулах үнэхээр өвдөлтөй юм. Учир нь тэдний аюулын мэдрэмж энэ оюуны итгэл зүйртэй хамт алга болдог. Азар би 50 зантайгаа
тусгаж авдаггүй болохоор эсбөгөөс би та нарыг аль хэдийн болчих байсан. Ноён маань би яагаад хөдлөж чадахгүй байна? Муу гүлэг энэ бүхний ард чи байгаа юм уу? Тийм ээ би байна. Шэян би чамайг алах болно. Ноён мааныг одоо сул бид ийм зүйл хүрдэхээр юу хийсэн юм бэ? Яагаад Шэй гэр бүл чам шиг ийм гай тарчгаар төрүүлвэ? Үүслэн авла уур ван шитэн Шэй бужи 1 миллион хугацаад хэрэггүй хоолой чинь сөөсөн ч би чамайг мөргүүлж толгойг чинь газар руу зохиолно. Ачлалгүй би чамайг энэ гэрээс хөөж явуулна. Гай таригч чи Шэй бүхэл бүтэн гэр бүлийг сүрүүлж байна. Та хоёр шуугаад байгаа юм. Үүндээ та хоёр юу ч хийж чаддаггүй ч хүний хоош татахтаа бол номер 1 юм аа. Эзэн минь тэд хоёулаа өмнөх шигээ сул дорой болгох төгсж байна. Одоо энэ тэнгэрлийг эмчилж болох хэсгийг чалгах чухал үерлээ. Ачлалгүй би чамайг нөхөр минь. Үүслэн авла уур ван шитэн. Анхны эцэг эзний эцгийнхэн цаашд үүслэн өгөхөө болжээ. Ноён ван та юу хийж байгаа юм бэ? Бяцхан яан ямар нэгэн зүйл болоо юу? Зүгээр ноён маань надтай сэтгэлээ хуваалцахаар ирсэн юм. Би зарц дуудаад таныг өрөөнд чинь амраая. Эдэн нарны ноён мааны бие хамгаалагч бидтэй яагаад бүгдээ шалан дээр хөдөлгөөн хийж байгаа юм бэ? Бяцхан яан бүх зүйл зүгээр бидтэй итгэлтэй байна уу? Ээж нь үнэхээр сандарч байна. Зүгээрээ би зохицуулж чадна. Би таныг одоохондоо өрөөнд түрмгээд өгье. Шэян анхны эзний эцгийн хариу үйл нь чамайг ян бурхад өчтөрүүд адилхан жигснийг арилгаж чадна гэдэг баталж байхад яагаад энэ ноён вангийн чамайг хааж үүслэн булсаар байна вэ? Би шалтгааныг мэдж байна. Тэр анхны эзний эцгээс илүү хүчтэй эрүүл бөгөөд тэр нарийн эргэлтийг цэг хараахын хүрээгүй байна. Тийм учиртай байх нь ноён маань үнэхээр намайг нэгэн толгойн хичээлдэг байх нь үгүй бол тэр ийм итгэлтэйгээр над руу дайрахгүй байсан. Хэдхэн энэ сүнс түүнд нөлөөлөхгүй байгаа тул тэгвэл бүгдийг нь туршаад үзье. Эцэст нь ухаан орж байна. Ноён маань одоо би таны ямар байна? Шэян энэ ямар нэгэн ер бусын чадвар би яагаад хөдлөж чадахгүй байна? Би чамайг асуулт асууж болно гэж хэлсэн үү? Байр сууриа бод. Чи одоо миний гарт байна. Шэян юу ч гэсэн би эзэн хааны нийслэл вангийн гэр бүлийн тэргүүн. Тиймээс хэрвээ би чамайг явуулбал би тагчцаач чиний гэр бүлд хэцүү байдал учруулахгүй. Ноён маань ингэж гуйдаг юм уу? Чи өөрийгөө ямар өчүүг амьтан гэдгээ огт ухамсарлаагүй юм аа. Бүгдээр түүнийг барь. Чи минь асуусанд хариулж элсийг минь хийн. Одоо чи амиа гуйж намайг баясгаа тэр багын язгууртан зангаа боль. Чи ганцхан зүйлийг мэдхэд хангалттай. Би хуруугаа товшох төдийдл чамайг хүүлж чадна. Үүслэн авла айдас ван шитэн ойлгосон уу? Тийм ээ ойлгож Шэян уучлаа залуу эзэн Шэй гайхамшиг төчөө буцаж миний өчүүг амиг өгшөн үү? Ингэж цайрагтай. Би түүнийг бүрэн мөссөн болж чадсангүй. Надад хэл чи яагаад манай дээр чин хуаны тушаал байсан уу? Энэ миний санал байсан юм. Дайны бурхан хууль ёсод сэнтидээ ирсэн болохоор тэр нэр хүнтэй хүн бүр түүнд таалагдах хүсэж байгаа. Харин танаа гэр бол төгс бэлэг юм. Би энэ дэрхээс өмнө түүний доод тушаалнуудад мэдгдсэн асуураа эзэн завтай үед зугаалт зорилгоор Шэй гэр бүлийг байлгаж явахыг хүссэн. Тэр их төвчөртэй юм аа. Завтай үедээ зугаацах гинэ. Гэхдээ энэ үнэндээ сайн зүйл учир. Хэрв тэр намайг шууд алахыг хүссэн бол надад Шэй гэр бүлтэйгээ хамт амь аврагдахаар зугатгаас өөр сонголт үлдэхгүй байсан. Энэ завтай үедээ зугаацах гэсэн сэтгэлээ надад төвшин хангалттай цаг өгч байна. Ямар муухай зантай юм бэ? Намайг биш гэхэд өөр хин нэгэн ирэхэд байсан залуу эзэн Шэй. Би бол зүгээр бусдаас сонтгоос нэгэн. Таны адил агуун доод хүний алдааг тоодоггүй тул намайг уучлаарай. За яг чамайг цаазны ялгаж цөлөөж болох чийдгэлж болгож амин тамд унгаагаас мултрахгүй. Би чамайг надад нууцаар мэдээлж чин хууны алхмыг бүрэн ажиллаж байхыг хүсэж байна. Залуу эзэн Шэй намайг хэцүү байдалд оруулаад хэрэггүй. Би яаж дайны бурхны ойроос ажиллаж чадах юм бэ? Чи яаж хийх надад хамаагүй өөр арга бол чиний анхны төлөвлөгөө бол Шэй гэр бүлээс явсан дараа гавьяага тооцоолохоор түүн дээр очих байсан мэт. Шианы брендийн хуурамч юм. Шианы хуурамч юм. Үгүй би зүрхлэхгүй залуу эзэн Шэй. Би үнэхээр зүрхлэхгүй. Үгүй би чамайг Шэй гэр бүлийн дормжилж чадсан юм. Чи шиг жүжиглээсэй гэж хүсэж байна. Гэтэ миний талаар ганц ч дуугарахгүй шүү. Чин хуан Шэй гэр бүлийн гаймшигтайгаар зовж тачлахыг харахыг хүсээгүй гэж үү? Тэгвэл хүслийг биелэл сайхан үзүүлбэр үзүүлцгээе. Эсвэл чамайг ална. Энэ юу вэ? Хүнийг өдөртөө хороос өөр юу байх вэ? Надаас уруул гэдс чин дэлбэрч хэвлийчний ялзран 3 өдөр 3 шөнө тарчилж
тачилж орилсоор өхнө. Хүүх одоо бусдад сонирхолтой үйлдсэн хүмүүс танд даатах нь аюун маа. Одоо чи гэр бүл довтой охирол учруулахгүй Чанга ухааны яаж ажиллахаа өөрөө олох хэрэгтэй. Таны сүнслэг ой ухаан болонгортуулга техникийн ашиглан ноён ухааны бүх бие хамгаалагчдыг ойрсоромж устдаа ойлголоо. Бурхад боломж төрүүд адилхан жигшсэн гэж онцгой нөлөөднөл зөвхөн намайг нэгэнтэй нөгөө тулган уулзахад л үйлчин тэр намайг дахиж харахгүй бол ван шитоны талаас богино хугацаанд ямар нэгэн гинти ухаангүй хамнал гарахгүй байх ёстой. Эсвэл нам жин байх болно. Наймас би цэцгэн элдний хурууны техник үндсийн яаралтай дахин сурах хэрэгтэй. Сяны над нэг техник давтахын чиний тусламж хэрэгтэй байна. Таны талааны урлагийг давтчихад би саадлахгүй гэж хэлээгүй лөө. Энэ удаад танд үнэхээр минь тусламж хэрэгтэй гэж юу? Тийм над цэцгэн элдний хурууны техник давтахад чиний тусламж хэрэгтэй. Бурхад боломж төрүүдэд адилхан жигшсэн миний бид наалцсан байгаа үед би түүнийг өөр хамт давтах охин олж чадахгүй. Цэцгэн элдний хурууны техник надтай юу? Над чиг ганц сүнс багт үнэхээр бүтгүү. Тэр үед би 4 том ихшдэг амд байж танд тусалж чадсан. Эзэн минь тиймээс одоо ганцаараа би дийлэхгүй байх тийм үү? Эхлэлнийг оролдоод үзье. Амартаач бурхад болон чөтгөрүүд адилхан жигчсэн зүйл нөлөөдөхгүй охин одоог олдохгүй байна. Цэцгэн элдний хуруунд их хэмжээний гоо зүслэн гинээр хэрэгтэй. Сяны ганцаараа үнэхээр хүрэлцэхгүй. Гэхдээ сүнсүүд хүнээс хамаагүй цэвэр ариун. Тэдний гоо зүслэн гинээрч мөн адил болохоор багаар хангалттай төлөвлөх боломжтой байх. За би чадах бүхнээ хий. Сяны чи юу гэдэг вэ? Би хувирч байна. Эзэн шаяа. Түүний дуурайх хэрэггүй. Би чамд хэлээгүй лөө. Чи миний уурыг хүрэх гээд байна уу? Миний шатуу том иш нарын минь адил дайнд хүрэхгүй. Таны хангалтгүй байх үе гэж айдсан тул таны хэнэрийн дүр төрхийг ажиглаж үзэх гэсэн юм. Эзэн минь. Би чамайг сүнсний хувьцаар намайг уруудаад гэж гуйаагүй. Харин болийг тайлбарлах дэндэг төвхтэй юм. Зүгээр л хөдлөхгүй байж бай. Би өнөө зогсуулъя. Би ямар ч хэрэггүй болохоор та бүхнийг өөрөө хийх хэрэгтэй болж байна. Та юу харж байгаа юм бэ эзэн минь? Жам мужийн сонирхолтой аялал жуулчдын газар дэлгэцнээ гарч биш шинэ кинонууд мөн тухтай уурын салтай ресторан. Та талааны урлаг давтах гэж байсан биш үү эзэн минь? Эсвэл эхлээд амархад төлөвлөж байна уу? Үгүй би дадлага хийх бэлтгэл базах хэрэгтэй. Төлөвлөгөө дагуу болзоон давцгаас Сяны. Би тавьчихлаа. Сяны. Гоо зүслэн гинээр ийм хурдаа. Сяны чи болзоо эзэнтэй яах гэвэл Сяны чи аль хэдийн дийлхэ байж би бүр нухастай хандж эхлээч үгүй байна. Чамайг юу гэхэвдэ чи өнөхөд юунд чирэггүй юм аа. Би юунд чирэггүй болоод маргааш чамайг яахыг хараарай. Эзэн минь тадад ойрхон байна. Сяны хүлээгээр түрсэрэж үнэн би юунд чамсахгүй. Дараагийн өдөр бүхэлдэн захиалсан. Шүн тамгалж байсан зөвхөн Сяны там байхад маш удаан өнөөдрийн хурдаа цэцгэн элдний хурууны анхан шатанд хүрэхэд дор хаяж 7 хоног шаарддаг. Ван шатны миний төлөө хэр удаан цаг хойж чадахыг мэдэхгүй. Эзэн минь би таны талааны урлагийг давтаад дуусчихсан уу? Хэдий жинхэнэ хөрөмжлөгдөж байгаа ч хэлбэр олоход арай хэрт байна. Ийм бодит орчин хангалттай нөлөөлөхгүй байгаа бол тиймээс явцыг хурдцахын тулд илүү сонирхолтой зүйл нэмэх хэрэгтэй. Маргааш бид бүр илүү сэтгэл хөдлөм зүйл хийнэ. Дараагийн өдөр 50 тавилангаар учирсан хүмүүс мянган бэрийн цаана байсан ч уулздаг. Хувь тавилангаар учраагүй бол нүүр туулсан ч танихгүй. Бурхны хайр амьдралыг наашилдаг. Миний бие бол анхааны шалгалт өгөхөөр нийслэлдэрсэн эрдэмтэн Шэян. Ийм уян зуулын ярлам хайрын урамд үзүүлсэн охин минь. Та энэ эрхэм хүндэд сайн хань болох юм аа. Би танд анхны харцаа дурлцглаа. За өнөөдөр бидний хувь тавилан ижилсэн хувь тавих тул хамтаа нэг заваар явж болох нь та зөвшөөр хэсэг асууж болох уу? Тэгье. Энэ тэнэг чинь галзуурчхаа юу? Тэнд өөрийгөө найруулж өөрөө жүжиглээд юу хийх гээд байгаа юм огт ойлгохгүй юм. Ягаад ч энэ залууг харахаар л уур хүрээд байх юм. Яалтаач үлээдээ. Энэ залууг хэн баян дээрээс нь хүн зоддог бай гэсэн нойлогч пан түүний зохиолыг хүлээж авахыг хүсээгүй болохоор тэр түүнийг үнэхээр нүцгэн сонссон. Тэр бүр дийлдэхэ байж түүний талаар дэмий ярихаа болж ажлаасаа эзгээ. Залуу эзэн шээ дахиад хэд хэдэн хэсэг үлдсэн. Тиймээс яаж дараагийн тайзны нэгслийн хувцсыг бэлтцгээе.
энэ шээ залуу эзэн дэндүү итгээд юм аа. Би түүний дургуг хүргэж өгөхөө болохгүй юм. Ер нь тэгээд би яах гэж өмнө нь түүнтэй тулаан хийсэн юм бол би ухаанаа алдчихсан байсан юм болов. Залуу эзэн шээ та дараа нь ямар хэсэг ашиглах гэж байна? Өхөрчин нэхэмжлэгч хоёрыг хэсэг хурдан байгаарай. Би яарч байна. Үнэхээр л бурхад чөтгөрүүд аль дээр ад үзэгсний зогсоох хамгийн сайн арга бол хүчирхийлэл. Өдөр тутмын хайраар дүүрэн хувиршгүй гадаад орчинд гоо үзүүлсэн гэнээг хангалттай хэмжээгээр бий болгох нь маш хэцүү. Тиймээс нөгөө хүнийхээ сэтгэлийн хөдөлгөөнийг байнга өдөртөн тул олон төрлийн романтик муур амьсгалыг бий болгох шаардлагатай. Хэрвээ хоёр хүний хайр өөд үргэлжлэх юм бол тэд яагаад өдөр шөнөгүй хамт байх хэрэгтэй гэж үзэгдэл олон янз байх тусам төдий чинээ эксклюзивлийг бий болгож чадна. Бид насан туршид хамт байх болно. Үхэл бидний салгах хүртлээ. Энэ шалганы улмаас би өөртөө зориулсан тэдний бүтээлхээр кино багийг зориуд олсон. Намайг дагсан мурхаж өдрүүдийн аль алин дээр үзэгдсэний дуртай үүнийг зохицуулах үнэхээр амаргүй байлаа. Хэрвээ би энэ хайранд хугацаа тогтоогоогүй байсан бол би түүнийг хэдэн 10 жил үргэлжлүүлсэй гэж хүсэж байлаа. Гэтэ над мөнгө хүч байсан бөгөөд олон сүрдүүлэг амлалтын ачаад би ажлаа бүтээж чадсан. Бид цэнхэн тэнгэрээс илүү гэж хамааг сонгох байсан. Мэргэжлийн багийн хамт ажиллагааны ачаар их би бүх зүйл хурцтай өнөж байна. 2 өдрийн дараа цэцэн гэлдний гурав хүснээр нуугарч эргүүлнэ. Системийн түвшин левел 2 нэр шаян одоогийн өрөө олон хүрээний 6 дахь давхрах чадвар цэцэн гэлдний гурав одоогийн түвшин левел 3 үүсэл оноо 770. Би анхан шатанд хүрч цэцэн гэлдний өрөө ямар ч асуудалгүй 3 дахь түвшин тахиуллаа. Дараагийн удаа жижиг ертөнц рүү орохдоо дахин дадлага хийхин тулд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хайж толгоогоо шалгах шаардлагагүй боллоо. Би нэг л өдөр эмэгтэйчүүдийн ертөнц рүү очвол үнэхээр галзуурах байх гэж үнэндээ сайн санаа зовж байна. Сүүлийн хэдэн өдөр би маш сэтгэл хангалуун байлаа. Тоглох ёстой олон сонгодог хэсэг үлдсэн байсан. Тэдний дараагийн удаа үлдээхээстэй. Одоо өөр нэг асуудал байна. Би бурхад чөтгөрүүд аль алинд айд үзэсгэлэнний онцлогийн үргэлж дагуулж явж чадахгүй. Учир нь үндсэн ертөнцид буутаж очиход энэ гарцаагүй том асуудал үүсгэнэ. 8 шинэ чөтгөн техник чадварыг гаргаж авахдаа 3000 үүсэл оноо шаардлагатай. Хэрэв та гаргаж авахыг хүсэж баталгаажуулна гэсэн хэдий 8 шинэ чөтгөрийн техникийг гаргаж авахыг маш их хэмжээний үүсэл оноо шаардлагатай. Наад цэцгэлдийн хурууг 4 дахь түвшин тахиулах хангалттай онооч байхгүй. Бурхад чөтгөрүүд аль алинд ад үзэсгэлэнний онцлог нь зөвхөн хэн нэгний дэргэд байхад л үйлчилдэг нь харамсалтай. Эсбөгөөс танилан ертөнцид хийсэн шиг шууд амжилтыг хийгээд олж авах үүслийн онооны тоо хэмжээ тэнгэрт тулах биз гэсэн хэдий энэ онцлогтойгоор гоо үзэсгэлэнгийн оноо олох нь харьцангуй амархан. Би зүгээр л хорооллоор нэг зугаалахад л оволгоор нь олгоо байсан. Тиймээс энэ гол зүйл биш. Хамгийн гол нь Чэн Хуан гол дүр тоглох дуртай мөн бусдыг домжилж тоглоом болгохын тулд тэнэг дүр эсгдэг. Иймэрхүү новш учраас би яагаад гол эсрэг дүрийн босс болж болохгүй гэж тэр хүүгэлдээ Ван Шотяныг ашиглах цаг болжээ. Сүүлийн 2 өдөр би нөгөө кино багтаагаар дахин туршиж үзээд Сианид үнэндээ бурхад чөтгөрүүд аль алинд ад үзэсгэлэнний онцлог байхгүй болохыг олж мэдсэн. Эх хүүхэд шиг ажиллага бол Сиан бидэнд хийх чухал ажил. Миний өмнөөс эзэн хааны нийслэл рүү явж Ван Шотянд захиа ургаж өг. Мөн явсан дээрээ түүний миний захианд бичсэний дагах хэсгийг сайн ажигла. Би түүнтэй бичлэн уулзах чадахгүй. Тэгвэл бурхад чөтгөрүүд аль алинд ад үзэсгэлэнний онцлог идэвчж миний төлөвлөгөөд нураах магадгүй. Надад таатга. Эзэн хааны нийслэл Вангийн гэрээ эзэмшил. Залуу эзэн шээ би сүүлийн хэдэн өдөр таны туршлагыг биелүүлж байлаа. Чэн Хуан шээ гэр бүлийн бодит байдлаар ямар талаар юу ч мэдэхгүй байгаа. Маш сайн эх 2 сарын дотор би чамайг Чэн Хуаны бүх хүчийг устгаасай гэж хүсэж байна. Залуу эзэн шээ энэ бол огт боломжгүй зүйл. Үгүй ээ. Бүх зүйл боломжтой. Би захианда тодорхой заавар бичсэн. Тиймээс зүгээр л түүний даг. Мөн миний сахиусан сүнс чамд туслагаад үргэлж чиний дэргэд байх болно. Би Чэн Хуантай нүүр тулахаас зайлсхийж чадвал энэ юусанд хэн ч чамайг зогсоож чадахгүй. За юу аава би энд юу хийж байгаа юм бэ? Ямар аимшигтай чадвар вэ? Манай гэр бүлд өөр сонголт үлдсэнгүй бололтой.
энэ хэсгийн зохиолч юунд зурсан бэ? Ажил ямар байна? Би эргээд ирлээ эзэнтэй. Бүх зүйл төрлийн дагуу явж байна. Энэ агуу туслахын буйнаар ноён Ван Чен Хуаны хүмүүс чимээгүйхээр дарж авчээ. Үүний дараа тэдний чөтгөрийн цэнгэлийн техникийг дасгалжуулаад бусдад сургамжуулахын тулд хэдийгээр шийдэмгий дэлбэлсэн ингэхдээ тэд бүгд түүнд захирагдсан болно. Иймэрхүү байдлаар улам олон зод чигнэгээ зааснаар Чин Хуан эцэст нь дагагчгүй хурандаа болон хувирна. Сайн мэн гэхдээ чи тэднийг сайн анхаарч явах байх хэрэгтэй шүү Цяоны. Та нар нэгэн зүйл худалдаж авсан юм эзэнтэй. Би өөртөө захилгаар амтны хувцас хийлгсэн юм. Түүнийг өмсөд гарч салхилахаар төрүүлж байна. Хөөе ямар хөөрх юм бэ? Над хангалттай хүслэнэ байхгүй хэрэг би зөвхөн шээгэр билээс цуглуулна гэвэл хэр удахгүй. Дээрс нь энэ хэтэрхий хэрцгий хэрэг болно. Тиймээс гадуур гарч бусдыг зовоосон дээр надад ч гэсэн маш хөөрхөн санагдаж байна. Ноён Ван одоо хүртэл Чэн Хуанд намайг нэр хүндгүй болсон гэж итгүүлэхийг хичээсэн байгаа. Тиймээс хэрвээ би хаа сайг мэдээгээр гарвал Чэн Хуан ноён Ванг сэжиглэх байх гэж айж байна. Тийм учраас гадуур гарч асуудал хайхаас өмнө зүрхсээ хувиргасан дээр тэгтээ инээдтэй хувцас өмсөн яах вэ? Ямар ч байсан сүүлийн 2 хоног бурхад баждрууд адилхан жигчдэг онцлогоо туршиж байгаад гэхдээ энэ хэвлэл мэдээлэлээр дамжин үйлчлэгдгүйгээс гадна би гадаад төрхөө өөрчилсөн ч нөлөөг нь өвөө хийж чадахгүй. Тиймээс үүнийг ашиглан үүслийн оноо цуглуулад яг тохирсон цаг нь байна. Энд байхад хүмүүс байна эдгээр энд баахан хүмүүс байна эдгээр ханимаа ноён бяцхан барт дуртай болов үгүй болов юу унчих ба солироо энэ ямар ёстой задуур энэ барч ёстой задуур нэхэж байна да. Нэг л зогсоомоор санагчлаа. Энэ гаж дундаа балж одохыг хүссэн хэн бүхэн миний тангаар ах эгч дүү. Ахт нар цохоод өг эгч нараа давшаарай. Энийг хардаад амтны хувцас өмссөн гаж дундын гудамжид гарч ирсэн. Ягуун турш түүний хөөж хэрцгийгээр зодоход хүргэжээ. Яг энэ хавьд байгаа юм биш үү тийм үү? Амтны хувцас нь хөөрхөн юм. Яажаад гаж дунтан гэж энэ бүгд зүгээр шууган жинхэнэ эсгийг би ч мэдэхгүй байна. Хогийн амтан би амьдралдаа ийм их зодуур нэгсэн хүн харж байсангүй. Зогсож пүү хачийн би энд юу хийх гэж гүйж ирвэ? Галзуу маа би л ухаанаа алтчгаж би үнэхээр ойлгомжгүй юм. Нэг барийн төлөө ажиллаа тасалчихгүй би дууслаа. Сайхан мэдрэмж байна. Тэгэж энэ зуур гайхамшиг солонгон зүгтэлт үнцийг давтаж болно. Би одоо байдлаар 100 гаруй хүслийн оноогоо цуглуулсан. Энэ намайг хэдэн сүлг хөөж байна гэсэн үг вэ? За яах вэ? Би санахгүй байна. Өнөөдөртөө болий. Яг наана зогс. Миний нуруу. Харамсалтай нь хүний ирч хүч хязгаартай тэр байтугай бурхад баждрууд адилхан жигшсэн шин чанарын нөлөөлөгөөр би секунд тутамд үүслээ оноо хураах боломжгүй. Тэдний ирч хүч хэд удаа тоглолтын дараа шавхагдаж сайн амрахгүйгээр сэргээж чадахгүй. Би хүнтэй нүүр тулгуур сэтгэл хөдлөн оргилсон жирийн хүнээс дээд тална 0.1 оноо үүслээ шахаж чадна. Тэгээд тэд бүрэн сэтгэлээр унаж өөрсдөө эвлэрдэг. Энэ ч бас намайг нэг сүргээр байнга саахад маш хэцүү болгож байна. Тиймээс би маргааш нутгаа солих хэрэгтэй болгоно. Хагас сар хагасны дараа сайхан жин мужид нууцлаг бар хүн гарч ирж итгэ иргэдийн өөмөн замын төгжрөл янз бүрийн гიშгдэх ослыг үүсгэж байна. Бар хүн шалгамгаа таталцлын хүчийг үл тоомсорлож өндөр байлгууд хооронд хурдан хөдөлж чаддаг. Жаны хотын өдөр тутмын сонин Жаны хотод нууцлаг бар хүн гарч ирэв. Бид түрүүнд андуурчээ. Энэ ертөнцийн интернет тонилон ертөнцөөс хамаагүй бага хөгжсөн байна. Бурхад баждрууд адилхан жигсэн шин чанар нь зөвхөн намайг хэн нэгний дэргэд байхад үйлчдэг мөн ихэнх хүмүүс танихгүй хүний талаар эрс тэс сэтгэл хөдлөлтийг мэдрэх нь нэлээд хэцүү байдаг. Тиймээс түүнийг эзэмшигч нь галзуу байсан ч гудамжны гол хүн алахгүй бол хүмүүс зүгээр л инээгээд өнгөрнө. Гэтэ энэ хугацаанд хавраас хүмүүсийн оноо нэлээд сайн байлаа. Сүүлийн хэдэн өдөр цэцэн гэлнүүр дөрвөлөөр шүндүрхээс гадна би гайхамшиг солонгон зүгтэлтийг болон төгс чөтөн цэнгэлээ техникэд дээд түвшиндээс сайжруулсан. Ийм хүслээр цуглуулсан эмчинд би 5 дахь түвшинд хүргэж чадах эсгээ туршиж үзье. Үлдсэн хүслийн оноо 3500 эзэмшин чадвар цэцэн гэлнүүр одоогийн түвшин левел 4 эзэмшин чадвар төгс чөтөн цэнгэлээ урлаг одоогийн түвшин левел 6 дээд түвшинд авсан эзэмшин чадвар гайхамшиг солонгон зүгтэлт левел 3 дээд түвшинд авсан
нэг оролдоод үз даалгавар хугацаа дуусахаас сар үлдсэн байна. Тиймээс би илүү их хичээл 8 бишрийн чөтгөн техник гаргаж авахд хангалттай цаг байна. Энэ сайжруулгыг хийх шаардлагатай хангалттай байна. Үнэн шаардлага нирваны уруу шиг бас хангагдаагүй байна уу? Яаж ийм байж болох вэ? Тэднийг сайжруулахын тулд би үндсэн ертөнц рүүгээ буцах хэрэгтэй юу? За яг бичсэн хэлний урууг сайжруулах чадахгүй юм чинь зүгээр л 8 бишрийн чөтгөн техник гаргаж авъя. 8 бишрийн чөтгөн техник чадвар гаргаж авахд 3000 өслөн шаардлагатай гаргаж авах баталгаажуулна. Тийм. Амжилттай гаргаж чадварын нэр 8 бишрийн чөтгөн техник чадварын танилцуулга 8 бишрэл гэгч нь хүний ертөнцийн хамгийн харигсан муу хамгийн гашуун залуу бурхны цугаалыг сонсдоггүй хүмүүсийн хамгийн гол гамшиг төлөвлөдөг. Зөвхөн сүнсэндээ 8 бишрэл мөн чанарыг тэрвэрж туйлын үннийг олж харж өөрийн төрлөх зан чанарыг устгаж ариунаас бузарч шилжсэний л амьд үлдэх өчүүхэн боломжтой болно. Одоогийн левелтэй хараалт танилцуулгаас харуул энэ техник үнэхээр харгас юм. Энэ чадвар хэрэглэсэн маш их таарахгүй байна. Хүчээр дадлагыг бол хэрэглэгчийн төрлөх зан чанарыг гажуудуулна. Сайжруулах бүрдээ хэрэглэгч сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд илүү их үүслийн оноо зарцуулах шаардлагатай. Хараалт ийм сануулга хүртэл байдаг гэж үү? Би оноогоо дэмий өрөх хэрэгтэй болсон ч гэсэн энэ зүйлийг сайжруулах ёстой. Эсвэл би бурхад ба чөтгөрүүд адилхан шин чанартайгаа үдсэн ертөнцид бутчихвол юу ч юмээ далуулна. Үүслийн оноо авлага 300 чадвар эзэмшил 8 бишрийн чөтгөрлөө. Одоогийн түвшин левел 1 одоогийн нөлөө бусдад тайлбаршгүй ууранд хилэн төрүүлдэг. Бүгд өөрийн бясалгын суурийг хөгжүүлдэг. Хэдий түүний хорон муу чанар нь гүйж шингэсэн ч чөлөөтэй гаргаж болно. Зөвхөн өдөө түвшинд хүргэж оноо байсан гэж үндсэн 300 хүн хүрэлцэхгүй гэж ёстой балаа юм. Азар үүслийн оноогоо дэмий үрсэнгүй. Би одоо бохож чөтгөрүүд адилхан жигштэй онцлог үссэн үедээ асааж унтаарчна. Гэхдээ чин хуанг шиг бусдад шилжүүлж чадахгүй. Энэ толгойн урлагийг хэмнэхээр хорон муу юм. Учир нь бясалгалд сууж чадлага хийх шаардлагагүй бусдыг уурыг хөгөөж чадвал өөрийн хүч нэмэгдэнэ. Гэвч би дараагийн түвшиндээ болохоор өрсөлдөт нь бага. Даалгавар эцэст хугацаа дуусах 1 сар үлдээ дараагийн үүслийн оноо цуглуулах үедээ илүү зоригтой байх ёстой. Жишээлбэл өнгөлтөнд албагүй нохоогоос сэлтүүлэх. Чин хуан мэдээг үзээд тэнэг бишрэл бол тэр барын хүнийг хэн болгож хэрэглэж эхлэх ёстой тийм үү? Ямар ч бохож чөтгөрүүд адилхан жигшсэн онцлог нь үнэхээр илчүү дээ.